За сайн байцгаана уу? Намайг Лавчин гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний багшийн 3 дугаар төвчний оюутан. За өнөөдөр Антон Мусташ Монгол судлалын төвийн 2025-аас 2026 оны хичээлийн жил хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулахаар бэлтгэлээ. За миний хувьд судалгааны сэдв нь Сүхийн чойс хөрөнгийн хайсан туйлын дүр төрсөл болон аман хэлбэршлийн онцлог гэсэн сэдвтэй. За энэхүү судалгаа нь Монгол аман зохиолын өв тэр дундаа баруун Монголын Баатарлаг туйлын хэл найруулга бүтээц дүрслэлийн онцлогийг шинжилгэж хийсэн юм аа. За тэгээ юуны түрүүнд төлөвлөгөөнөөс урьдчилаад өөрийнхөө зорилго хамрах үрийг танилцуулъя гэж бодлоо. За судалгааны гол зорилго нь чойс хөрөнгийн хайсан туйлуудад илрэх аман хэлбэршлийн бүтэц, формуллог хэллэг болон баатрын дүр төрслийн онцлогийг тодорхойлох явдал юм аа. За энэхүү судалгаанд нийт 5 туйлыг их хэрэглэгдэхүүн болон сонгож авсан. За өмнө галзуу ар хөхөл, бужин даваа хаан, аргил цагаан өвгөн, бүх алтан нудрам, эзэн улаан нудрам гэсэн 5 туйлыг сонгож авсан. За эдгээр туйл нь мөрийн тоо, агуулга, дүрийн бүтэц зэрэг үндэслэн судалгаанд төлөөлөл болж чадна гэж үзсний үндсэн дээр сонгож авсан байгаа. За судалгааны 10% судалгаанд онол 10% аман хэлбэршлийн судалгааны суурь хандлагыг ашигласан. За тэгээ юуны өмнө Америкийн эрдэмтэн Мельвин Пари, Альберт Лорд нарын аман формулагийн онолыг үндсэн суурьа болгож авсан. За мөн судлаач бүрэн бихийн цогжингийн аман туйлын шүлэгзүү бүтээл тулгуурлан уг туйлчийн хайсан 5 туйлыг задлан шинжилсэн. За тэгээд энэ дээрээ үндэслээд судалгааны үрийн дараах үндсэн аргыг ашигласан гэж байгаа. За нэгдүгээр туйлуудаас гол болон дагалдах баатруудыг ялгаарч тэдгээрийн нэршлийн давтамжийг тоосон. За үүний үндснээр баатрын нэр өгүүлэмжид ямар байр суурь эзэж байгааг нэгтгэсэн аргаар тодорхойлсон. За хоёрдугаар туйлуудад хэрэглэгдэж буй өргөтгсөн чимэг үгийн давтамжийг тогтоож ямар нөхцөлд илэрч байгааг нь задлан шинжилсэн. Гуравдугаар нөгөө талаас дүр төрсөлийн шинжилгээнд олон талт хандлага ажиглагдсан. За тэгээ үүнд баатрын зам төрх, үйл хөдлөл, өгүүлэмждэх үүргийг задлан шинжилж Баатарлаг туйл судлалын онолын хүрээнд тайлбарсан. За тэгээд одоо энэ судалгааны төлөвлөгөө биелэл маань харагдаж байна. За энэхүү судалгааны ажлыг 2025-аас 26 оны хугацаанд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар гүйцэтгэсэн. За юун түрүүнд судалгааны бэлтгэл үе шатад судалсан байдлын тойм туйлчийн намтар болон онол арга зүйн судалгааг 2025 оны 10-аас 11-р сард хийж гүйцэтгэсэн. За дараа нь үндсэн судалгааны хэсэг болох аман хэлбэршлийн шинжилгээг 2025 оны 12 сараас 26 оны 3 сар хүртэл хийж гүйцэтгэсэн. Энэ хүрээнд чойс хөрөнгийн хайсан 5 туйлыг сонгоод тус бүрт баатрын нэр нэршлийн давтамжийг нь тооцоод өгүүлэмжид эзлэх хувийг нэгтгэсэн аргаар тодорхойлсон байгаа. За тэгээд энэ чинь харагдаж байна. За 2026 оны 4 сард эдгээр туйлуудад хэрэглэгдэж буй өргөтгсөн чимээ үгийн хэрэглээ зүй тогтворынхоо ер нь бол дүгнээд за тэгээд зүй тогтворыг нь тодорхойлсон байгаа. За харин энд жоохон чойс хөрөнгийн хайсан туйлын дүр төрслийн онцлог дээр жоохон асуудал гарсан байгаа. За эхлээд галзуу ар хөхөл гээд туйлын хаан, тэр баатар ба тэдгээрийн холбоо хамаарал, өгүүлэгдэхүүн, цаг орон, хам сэдв зэргийг аман зохиолын онолын бүтээлүүдийг ашиглаад задлан шинжилгээ тайлбарласан байгаа. За тэгэхэд бол ер нь маш их цаг хугацааг зарцуулсан гэсэн үг. За одоо жишээ нь энэчнээс харъя. За эндээс эхлээд тухайн туйлынхаа цаг нь яг тухайн туйлын цаг юуны яаж өгүүлсэн байна. За тэр нь юу гарсан байна, ямар онцлог шинжтэй байна гэх мэтчлэн тайлбарласан. За туйлын оронгоо тэгээд баатруудаа бүгдийн бас ингэж тус бүртэн тайлбарласан байгаа. За тэгээд түүнээс гадна баатруудын тус бүртэн тайлбарлаа. За дараа нь үйл явдлын хэлхий холбоо өгүүлэгдэхүүн дарааллыг нь бас ингэж эхлэл зангилаа нь юу юм. За юуны тухай өгүүлсэн. За тэгээ энэ ямар соёлын болон нийгмийн хам сэдвүүдийг хүндсэн. Тэр нь яг юун тухай өгүүлж байгаа юм бэ гэх зэргийг маш нарийн задлан шинжилж тайлбарласан. За эндээс харахад цаг хугацаа маш их орсон. За тэгээд бусад 4 туйлаа яг ингэ задлаа гэхээр цаг хугацаа маш их орох гэдээсэн учраас энэ дээрээс ингэж дүгнсэн байгаа. За тэгээд энэхүү судалгаанд 70% өргөмж байгаа. За тэгээд аман хэлбэршлийн онцлогийг судлах ажил бүрэн дуусаад өвөрмөц болон өргөтгсөн чимээ үгийн хэрэглээ зүй тогтолыг тодорхойлсон. Харин туйлын дүр төрслийн
төлөвлөсөн цагт задлан шинжилгээгүй байгааг бол та бүхэн эндээс харж байна ингээ улаарсан байгаа. За тэгээд за тэгээд зөвхөн галзуу орох төлөвийн цаг орон баатрын дүрслэл өгүүлэгдэхүүн дараа хам сэдвийг тайлан тайлбарсан. За тэгээд судалгаа хийх явцад бол дээрх туйлуудын дүр дүрслийн онцлогийг тус нь одоо туйлаар гэсэн үг л дээ. За галзуу орох төлөвийг эхлээд тайлбарчи, аргил цагаан үгний эхлээд бүгдийг тайлбарлажийг гихгүйгээр за яг эдгээр 5 туйлыг зэрэгцүүлж тавиад за цаг хугацааныхын хувьд яг нийтлэг юу гарсан, ялгаатай нь юу байсан, яагаад ялгаатай байгаа гэдгийг тайлбарлая. За орныхын хувьд бас юу нь адилхан байгаа, юу нь ялгаатай байгаа нь тэрийг тайлбарлая. За тэгээд дөрүүдийн хувьд бас нийтлэг юу вэ гэх мэтлээ яг ингэж зэрэгцүүлж эдгээр 5 туйлаа тусдан салахгүйгээр зэрэгцүүлэх задлан шинжилгээ гэсэн тийм дүгнэлтэд хүрээд дахиад шинээр төлөвлөгөөгөө боловсруулсан байгаа. За тэгэх юм бол цаг хугацааны хувьд ч за сүүл дүгнэлтээ гаргахад ч гэсэн ахиц дэвшилттэй байх болов уу гэж бодоод дахиад төлөвлөгөөгөө юу нь бол ийм дахиад боловсруулсан байгаа. За ингээд дахин боловсруулсан төлөвлөгөөгөө харуулъя. За тэгээд 5 туйлын баатрын дүр дүрслэлийг Монгол ам зохиолын үүднээс тайлбарлах гэх мэтлэн дахиад яг тус нь авч үзсэн байгаа. За тэгээд одоо төлөвлөгөөний бэлгэлтийн хувьд тайлбарлалаа. За одоо судлагдсан байдлын хувьд маш товчхон авч үзэх юм бол Чойс өрөнгийн туйлын судалгаа 1960-аад оноос эхэлсэн. За судлаач Эренчин Самбаах түүний туйлыг тэмдэглэн авч хэлүүлснээр судалгааны суурийг бол тавьж өгсөн. За 1960-аас 80 онд хил найруулга бүтцийг судалсан судалгааны бүтээлүүд нийтлэгдсэн. 90-с 2000 онд харьцуулсан болон хил шинжилгээний судалгаанууд бас хийгдсэн байна. За тэгээд 2000 оноос хойш их хэрэглэгдэхүүн баяжаад одоо тухайлах юм бол судлаач Кату одоо шинжлэх ухааны академи хил уран зохиолын хүрээлэнгийн архиваас Чойс өрөнгийн 11 туйлыг эмэгтгээд нэр төл Чойс өрөнгийн туйлс нэртэй бүтээл болгон хөтлөсөн нь одоо судалгааны үнэт хэрэглэгдэхүүн болж байна гэж үзсэн байна. За тэгээд одоо судалгааныхаа үр дүнг дээр авч үзье. За тэгээд мөн судалгааныхаа хүрээнд судлагдсан байдлыг хийсэн харж байна. За судлаачийн тухайн туйлчийнхаа намтрыг судалсан нь харагдаж байна. За онол арга зүйн судалгааг хийсэн. За тэгээд цаашлаад амын хэлбэрчлийн онцлогоо бол бүгдийг ингээд тусдан тодорхойлоод за онцлогийг нь юу тодорхойлсон гэсэн үг. За дараа нь хайсан туйлын дүр дүрслийн онцлогийг галзуу арга хөл туйлын дүр дүрслийн тайлбарсан харагдаж байна. За ингээд харах юм бол за судалгааны үр дүнгийн Чойс өрөнгийн яасан 5 туйлын амын хэлбэрчлийн онцлогийг аман формулагийн онолоор задлан шинжилгээ тухайн Бодон Баатар хатад ангисын формулаг өргөтгсөн эсвэл өргөмж чимүүгээр тодтгох тохиолдол ураг хурим хийх, сэмлэг ус үргэн алтан хонгорцог авах, насны 3 хурим, төрийн чухал үйл хэрэгт илэрхийлэхийн зэрэгцээ, мангас махчинтай тэмцэлдэх, амь өрсөд өгүүлж буйгаар онцлогтой байна. Өөрөөр хэлэх юм бол дээрх чимэг ус нь тодорхой нөхцөл илэрхийлэх бус тухайн баатрыг дуртай болгон тохиолдохгүй байгаа нь цаашлаад баатрын формулагийн давтамжийг нэгтгэж байгаатай холбоотой гэж дүгнж болохоор байна. За тэгээд цаашлаад галзуу арга хөл одоо 5 туйлынхаа зөвхөн нэгийг нь дурдсан байх учраас за энэ нэгдсэн дүгнэлт гарааг учраас төрхий. За тэгээд цаашдын төлөвлөгөөг бол 5 хүн танилцуулсан. За тэгээд номзуу маань энд харагдаж байна. За тэгээд цаашлаад одоо нөгөө аман хэлбэрчлийн онцлогийг тогтоохдоо хийсэн ажлууд бол энэ хавсралтад оруулж өгсөн байгаа. За жишээ нь энэ яг галзуу арга хөл гэдэг тул галзуу арга хөл гэдэг формула хэр дурддагдсан байна, аль мөрд гарсан байна, хэдэн удаа давтагдсан байна гэдгийг тоолоод за яг аль тохиолдолд нь илүү дэлгэрэнгүй үгээр тайлбарлаад байгаа юм бэ? Ямар тохиолдолд нь зөвхөн галзуу арга хөл гэдэг өнгөрчөөд байгаа юм бэ гэдгийг нь бас гаргаж ирэхийн тулд ингээд арай дэлгэрэнгүй үгснүүдийг нь тухайн хуудасны тоо тэгээд мөрийн тоогоор ингэж харуулж хийсэн байна. За тэгээд бүх дөрүүдийн нь яг ингэж хийсэн ажлууд нь харагдаж байна. За тэгээ энэ ч болохоор яг ямар тохиолдолд ийм дэлгэрэнгүй өгүүлээд байгаа юм бэ гэдгийг харуулсан өгснэгт харагдаж байна. За тэгээд миний ажлын тайлбар нь боллоо. Хаалгасан баярлалаа. За. Сэдвийн ториноос нь жоохон бороо байх шиг байна. За
Зам формула гэдэг яг юу гэж ойлгож байгаа? Формула гэдэг нь юу вэ? За, формула гэхээр яг тухайн туйлыг тогтмол илэрж байгаа хиллэг гээд аваад утсан байгаа. За, одоо Хөвшил хиллэг. тийм хөвшмөл хиллэг гэсэн. Тэгсэн чинь та сэдвийн номыг гаргаад иртээ. Хэлбэршил гэсэн байна. Аянгаа өөрчлөх. За, Тахаад. Өөрчлөлт чойс өрнгийн хайсан туйлын дүр төсөл дэх аман хвшлийн онцлогч гэх юм уу? За энэ хоорол формулын амлын үүднээс шинжилэх нь гэх юм уу? Ингээ өөрчлөсөн байна. За тэгээд таны бол нэлээд судлагдсан юм сэдв. Монгол туйлчдаас партчин судлал, чойс өрн судлал гэдэг маш бичдэг өгсөн. Судаачд маш олоодаа судласан юм. Том байгаа. Тэгээд таны судалгааны шинжилгээ гэх юм уу бэ? Өөрөө юу гэж бодож байна вэ? за яг тухайн судалгааны судлагдсан байдлыг хийж байхдаа бол нэлээд уншдаг. Яг уншихаар нэлээд ерөнхий байдалтай тухайн өгүүлэмжийг нь л нэлээд ерөнхий байдлаар судалсан санагдсан. Өгүүлэмж дүрийг нь тэгээ миний энэ судалгааны онцлог нь болохоор яг аман хэлбэршил тэр аман хөвшил формулагийг нь илүү нарийн судалсан шинжилгээ талаас шинжилж байгаа юм. илүү шинжилгээ талаас арга зүгээс болж байгаа. За энэ арга зүг хэрэглээд өвөр Монгол эрдэмтэн цогжин баримтлалын төлөв судалсан байгаа. Энэ бүтээлд танилцсан баг тийм. Тийм танилцаа яг тэр бүтээлийг уншаад тэрнээ санаа аваад энэ судалгааг. Та гэхдээ номзууд ороод байлаа байна. Тэгж болохгүй шүү дээ. Яг нөгөө дотор нь ишлээгүй ишилж оруулсан юм байх болохоор ягаа ишилгүй байна. за би шинж оруулъя. За тэгээд яг энэ судалгааны арга зүгээр Мобисийн багш Тунбаатар бас судалгааны докторийн зэрэг хамгаалсан байна. Энэ ажилтай танилцаарай. За тэгээд бас зөвхөн Монгол улсын хэмжээнд хийсэн судалгаа биш яг их зохиолтой танилцуулах байх. Барил ордог юм. Та багшаа дахиад нөгөө багшийн судалгааг энд бичсэн байна. За тэгээд нөгөө эдийн шинжилгээний техник ажлууд бас анхаарай. Үгсгийн алдаа бичлэл авах. за би нөгөө Болно. Сонирхолтой байсан гэдэг байна. Тэгээд за би яг нөгөө гол сэдв рүү нөхөөгөө зүгээр нөгөө яриа тэгээ илт тал дээр нь хэлэх юм бол сэдв өөр юм байна. Энэ хаа яг таны өөрийн чинь сэдв энийг ярьж чадах юм ганцхан таавар. Тэгэхээр нөгөө цаасан дээр яг ингээд бичээд идэг тодорхойлж мэдээж ярих юмнуудыг бичиж авах юм. Гэтэ олон юм биччихээ тэрийг ингээд хинээс нахгүй л унших гад эсвэл ингээд цаасан дотроос хаана ингээд олж унших цаг алдлаа байна. Тэгэхээр гол юмнуудыг тэмдэглэж авчаад өөрийнхөө судалгаанд яг өөрийн болоод өөрийнхөө ярих. за Тэгээд сайн нөгөө талхан харуултаа аяга олон өснөтүүд ийм юмнууд ингээд хийсэн гэдэг аяга олон өснөтүүд ингээд ирүүлжлээ харж ирсэн. Тэгээд эдгээрчлийн хурал морал авах юм бол ингээд гэсэн ч юм уу хэлэх бах те. Ойлгомжтой яг гол зүйлүүдийг ингээд жигсаахад бичсэн ч юм уу яг тэр агуулгаар ингээд практикс агуулгаас харуулаад явчих юм бол харж байгаа хүмүүс нь ойлгомжтой олон юм байна. Нямбаа сайн ажилласан байлээ. Тэгээд энэ дүр төрслийн онцлогуд гэдэг байгаа шүү дээ. Энд нь одоо юу оруулж болохоор энэ баатрын бишээ юу төлөлийн хронотопийн асуудлыг судлаад байгаа шүү дээ. Цаг хугацаа орон зай. Баахтны онолоо шүү дээ. Тийм тэрнтэй уялдуулаад судлаад энэ талаар бас юу болон багш бичсэн, чөлтөн зүрх багш бичсэн байна. Яг энэ хронотоп. Тэгээд цаашд нь судалгааны ажлууд нэлээд өргөжих баха. Одоо жишээлбэл баатрын нэршлийн талаар энэ судалгаа явуулдаг ингээд. Тэгээд цаашдаа орд өргөөнж байна уу, нутаг орныхын төсөлж байна уу, антийн төсөл. За морины одоо мал аж ахуйн одоо хэрэгслийн төсөл гэдэг юм уу, баатрын хувцс хэрэглийн төсөл гэдэг юм уу, ингээд өргөжих маш болцоотой юм шиг. за Бичсэн юм. За.